Hello guys. Hi. За тэгэхээр туяа байна. Ойрт ер нь бол ямар ч бичлэг хийгээгүй. Тэгээд өнөөдөр нэг бичлэг хийгээд бодсон. Ойрт бичлэг хийгээгүй биш, зөндөө бичлэг хийсэн баггүй юу? Яг нөгөө нэг одоо шинээр ингээ бичлэг хийж эхэлж байгаа хүний хувьд зогсохгүйгээр ингээ давтаад хийгээ яваад гэж бодоод зөндөө бичлэг хийсэн. Гэхдээ окей, миний өглөө ингэж эхлэнгүүтээ орой төгсгөлөө хийхээ мартчихадсэн. Оройныхын төгсгөлийнх нь бичлэг байхгүй болохоор ингээд аплод хийгээгүй ингээд орхицсан. За тэгэхээр би Унгарт байхдаа бичлэг хийж эхэлсэн шүү дээ. Гинт нөгөө нэг хийж эхлэе гэж бодоод хийж эхэлсэн. Ер нь бол бичлэг хийж эхэлсэн маань зорилго одоо юу вэ гэхээр нэг талаараа өөрийгөө хөгжүүлэе гэж бодсон. Ярих чадвараа ч юм уу те. Нөгөө талаараа болохоор өөрийнхөө хийж байгаа зөвлөгүүдээр бусдад бас яаж нөлөөлж болох вэ гэж бодсон гэх юм уу. Тэгэж бодоод яг өдөр тутмынхаа амьдрал дээр гой жижигхэн хөөрхөн зүйлүүдийг хийгээд ингээд бусдад бас нөлөөлөе гэж бодсон байхгүй юу. Өмнө би одоо 5 жил Унгарт амьдарсан шүү дээ. Тэгээд өмнөх бичлэгүүд дээр гарч байгаачлан Монгол руугаа ирж амьдрая гэж гинт шийдсэн. Тэгээд яг сарын өмнө би Монголдо ирсэн. Одоо энэ дээр ингээ харах юм бол Монгол руугаа нүүж байгаа бичлэг. За тэгээд Монголдо ирээд 1 сар болсон байна. Тэгээд би ч юу штэ жоохон ярихтай жоохон далигаа явцдаг болохоор тэр юм уу өөрийгөө жоохон нэг шонгомд ярьж сургая гэж бодоод би хөөрхөн төлөвлөгч дэвтэр дээрээ өөрөөсөө асуулт асууя гэж бодоод хамгийн түрүүнд дэвтэр дээрээ ингээд бичсэн байгаа. Тэгээд яг өөртөө зориулж бичсэн асуултуудынхаа дагуу яриа явах юм бол ингээд багаар би юм сурах юм байна гэж бодсон. За тэгээд хамгийн ихний асуулт бол за Монголд ирээд би ямар мэдрэмжтэй байсан бэ? Мэдрэмж мэдээж өмнө нь болохоор би айгуу тайван улсад амьдарч байсан. Тэгээд хүмүүс нь яг өөрсдийнхөө урт хурдгийг хийгээд бусдад нөлөөлөхгүй ямар гоё тайван байдаг гэсэн бусдын мэдрэмжэн ч гэсэн нөлөөлөхгүй. Манай унгарч ер нь л тийм тайван хүмүүс шүү дээ. Урсгалаараа ингээд явж лээвэл амар гоё. Тэр чийл байх нь гоё. Өглөө босоо кофегаа уугаад зогсож байгаа нь тий. Ингээд амьдрал нь бүр маш гоё. Тайван. Тэгээд бидний хувьд ч гэсэн яг 50 орчинд амьдраад сурцсан байсан. Тэгээд яг Монголдо ирсэн чинь бүх юм буужигнаж ирсэн. Ингээд буужигнсан орчинд орж ирсэн. Тэнгүүд мэдээр гэт нэг юм сонир мэдрэмж хүлээж авсан. За эхлээ хамгийн түрүүнд сайхнасаа хуваалцъя заяа. Сайхан мэдрэмж гэхээр юу вэ гэхээр мэдээж би их орондоо ирсэн маань хамгийн том гоё мэдрэмж байсан. Яг онгоцноос бууж байгаа тэр мэдрэмж үнэхээр гоё юмсан. За тэгээ гэрийнхэнтэйгээ хамт байгаа маань бас маш гоё. Гэрийнхэн, найзууд, тэгээ эгч нар тэг ингээд хамт байгаа маань маш гоё мэдрэмж. Үнэхээр гоё. Дуртай үедээ залгаал, дуртай үедээ ингээл тэг нэг ямар цагийн зөрүү байхгүй болохоор энэ бас аягүй гоё байгаа. Тэгээд яг явъя гэсэн газар руугаа ингээд төөрч бодлохгүйгээр өөрөө ингээд явчихж байгаа. Нэг тийм. За тэгээд маш гоё хүмүүстэй танилцаа явж байгаа. Маш гоё ивентэд тургалтуудад суусан. Тэгээд энэ бас гоё. Тэгээд би яг энэ бичлэгэн дээрээ одоо хэдүүлээ миний муухай мэдрэмж рүү орцгоё заяа. Муухай. За энэ дээр юу ярих гэж байгаа вэ гэхээр e-bike. За тэгээд төгжрөл бол угаасаа манад байдаг. Тэ энэтэй угаасаа бид нар зохицож амьдрна. За явгууны гарц. Энэ болгоо амар ядаргаатай санагдж байгаа. Мэдээж би зүгээр явж байгаа хэрнээ энэ стресс нь өөрөө над дээр орж ирээд байгаа. Би энийг заагийн хүлээж авмаар байгаа боловч энэ тэгж хүлээж авахыг зүйл биш байгаа даахгүй юу? Яа тэгэхээр явгууны гарцаар гарч яхад хизээж машинууд нь зам тавьж өгдөггүй. Эрэгтэй эмэгтэй жолооч байсан ч гэсэн хамаагүй
тэд нар зүгээр яарад хурдан явж л байвал окей энэ болно. Тэнд би яг threads дээр ингэ бичсэн маа. Энд дээр нэгэндээ тэг ингэ гоё хандаад, ийдэг байгаад хамгийн түрүүнд аюулгүй үүднээс бид нар зам тавьж өгдөг баймаар байна. Ганцхан би тэр зам дээр яваагүй. Бусад бүх хүмүүс явж байгаа. Тэр хүмүүс ч ихсэн адилхан мэдрэмжтэй байгаах гэж би бодож байна. Яна дайруулчихуу дээ гэд алхаа явж байхад нь хүртэлтэй. Хөгшин настай хүмүүс ингэ явж гин. Бас залуу хөгшин хамаагүй хүмүүс явж байгаа л да. Тэнгүүд e-bike. Энэ бол маш том стресс. Зүгээр ингээд энэ тэндгөө чигнаалдаа мөрөгчгөөд вау үнэхээр аюултай. Алхаа явж байхдаа хүртэл аюултай яваад байгаа байхгүй юу? Тэгээ нэг жоохон хүлцэнгүй андараа л гэж хэлмээр юм. Хамгийн түрүүнд биенийхээ аюулгүй байдлыг боддог байх хэрэгтэй болов гэж би бодоод байгаа байхгүй юу? Яарч болно шүү дээ нөгөө нэг манай Монголд нэг гоё үг байгаа шүү дээ. Ааж уу явбал аяанда хүрнэ тий. Тийм болохоор энэ дээр хөөрхөн анхаараасаа гэж би бас бодоод байгаа. За тэгээ энэ нэг хэдэн юм мэдрэмжүүд байгаа. За тэгээ төгжрөл байгаа штэ. Төгжрлийн цагийг болохоор бид нар төгжрэлд 2-3 цагийг зарцуулж байгаа. Ер нь өдрийн маань их цаг төгжрэлтэй холбоотой байгаа тий. Гэхдээ миний хувьд болохоор төгжрэлийг бас тэнд өнгөрүүлж байгаа цаг хугацааг хөөрхөн давуу тал болгож болно гэж бодсон болно. Тэр нь юу вэ гэхээр одоо миний хувьд болохоор би зөвхөндөө байнга нэг номтой явдаг болсон. Тэгээд зогсоогоороо ч тий сууж исэн ч зүгээр уцаа скролдохын оронд за магадгүй та уцаараа чухал юм хийж магадгүй л тий өөр нөхцөл ч юм уу тий өөрхөн ном уншчих юм байна гэж би бас бодсон. Тэгээ миний хувьд болохоор төгжрлийн цагийг болохоор стресс энэдрэ бла бла гэж хүлээж авахгүйгээр давуу тал болгож ашиглаж байгаа. За энэ бол маш гоё. За тэгээ үнэхээр төгжрлээс хамаатай цаг хугацааг өрөөх юм бол би алхчихж байгаа. Тэгээ ингээд шийдэж байгаа энэ бол нэг юу биш. За тэгээд ер нь бол их орон дээрээ амар гоё байгаа. Маш гоё байгаа. Эхний доног жоохон гонигтэй байсныг тооцох юм бол тэр нь яагаад тэгэхээр цагийн зөрүүнээс болоод тэгээ нэг бол их унтаад нэг бол унтахгүй. Тэгээ би бицлог төрөл ялжгүй нойргүй байхаар уур уцаар гэдэг зүйл хэлрээд тэгээ тэр нь надад тухгүй мэдрэгдээд байдаг гэсэн. Одоо л харьцангуй гайгүй болж байна. Их тийм. За нэг тийм. За дараагийн асуулт. Ер нь бол тийм. Маш гоё нөгөө нэг барилга байгууламжууд нэмэгдсэн байна. Тэгэл гоё өнөр гоё барилгууд нэмэгдээд худалдааны төвүүд маань боловсон. Тэгээ худалдааны төвүүдийн маань цэгүүд нь энэ тэнд айгүй гоё олон болсноор хол газар явахгүйгээр яг тухайн дүүрэгт нь ингээд том дэлгүүрүүдийг шийдэж өгсөн байгаа нь бас нэг талаараа гоё юм. Миний хувьд болохоор такс тоглох туртай. Тэгээд Монголд өмнө амьдардаг байхад болохоор саксны шийд гэдэг бол ер нь бол нэг ховор байдаг гэсэн шүү дээ. Тэгэхэд одоо ингээ энэ тэндгөө саксны гоё шийднүүд байгаа. Гоё талбай байна. Тэгээд энэ мэтлэн гоё бүтээн байгуулалт байгаад нь ингээд амар их талархаж байна. Олон гоё зүйлүүд нэмэгдсэн байна. Nice. За нэг тийм. Тэгэд нэг сарын хугацаанд юу хийсэн бэ гинэ. За би болохоор ирээд заяа. Нэг сарын хугацаанд хамгийн түрүүнд манай нэг найз маань намайг энэ бизнесийн уулзалтанд урьсан. Тэгээ би яг анх удаага ийм зүйлд явж байгаа болохоор айгүй сонирхолтой байсан. Тэгээ одоо хэдүүлээ тэр хэсэгтээ танилццгаая. За энэ. Тэгээ манай найз болохоор нөгөө нэг Amway-д ажилладаг гэсэн. Тэгээ би энд ингээд очисон. Миний хувьд гоё эсэн. Тэгээд хитрхи
Тэгээ хитрхи Европод чөлөөтэй байснараа хааш одоо нэг тийм өөрийн маань биеийн тухтай байгаа хувцс нарыг ингээд өмсдөг болсон болохоор жоохон орчноо мэдрэгөө хувцлаад очсон болохоор тэрнээсээ жаах ицсэн. Бусдаар бол nice. За окей, that's it. За өөр болохоор би чинь англи курс явж байгаа. Англи ярианы курс. Tagalog English club явж байгаа. Speaking club. Надад бүр айгүй гоё таалагдсан. Тэгээ би болохоор төвшнөө андуураа суудсан байхгүй юу? Ер нь бол биний төвшин тэр хүмүүсээс үнэхээр муу. Гэхдээ тэнд надад ичт санаа зовох зүйл гэдэг юм байхгүйсэн. Монголчууд тойроо сууж байгаа ч гэсэн би ч нэг монголчуудаас ингэж жоох юм нэг травматай байхгүй юм. Амар жаач хийдэг баг. Жаач хийгээд байдаг болохоор тэгээ жоон травматай байгаад байдаг. Гэхдээ тэнд очихоор надад ямар ч тийм байдгүй. Хажуудлынхаа хүнээс ч юм уу те ингээд тусламж хүсч болдог. Илэн далангуу. Тэгээд эргэн тойрны маань хамт тэр сууж байгаа найзууд маань, эгч нар маань гэх хүрэн тусалцдаг. Тэгээд тэнд ярьж байгаа гол яриа хөгжилтэй байдаг. Тэндээс тэр үеийнхаа хүүхдүүдээс эгч нараас ах нараас гоё зүйлүүдийг сурж болдог. Би энэ клубад үнэхээр дуртай. За өөр гэх юм бол би ч кофе уух дуртай хүн. Мэдээж харж байгаачлан тэгээ өмнөх бичлэгэн дээр харж байсанчлан кофе шопт хөвчлэн бичлэг хийдэг байсан. Тэгээд дандаа кофе шопт суудаг хүн баггүй юм. Тэгээд миний хамгийн гоё хийж үзгийг хүсдэг байсан юм. Кофега уудын юм чинь хийдэг хүн яагаад болж болдгүй бол гэж боддог байсан. Тэгээд 2 хоногийн ирчимжүүлсэн бариста сургалтанд суусан. Арт хийхэд яасан ч хэцүү байдیں۔ Тэгээ кофе машин дээрээ ажиллах гэл бүх юм нэг талаараа ингээд сонирхолтой байсан, нөгөө талаараа маш хэцүү байсан. Гэхдээ би энийг даваа гарсан. Тэгээ цаашдаа ч гэсэн ер нь бол кофений машинтай болоод гэртээ ч гэсэн би ингээд кофега өөр гараар ингээд хийж чаддаг болсон. Кофе шопт ажиллаж үзье гэж бодсон. Дадлах маягаар 1 хоног ч юм уу 2 хоногор ч юм уу ажиллаж үзэн гэж бодож байгаа. За тэгээд нэг тийм. Миний энэ кофе хийж байгаа кофений машиндээ харьцаж байгаа нэг юм бүтлэхүү бичлэгийг үзье заяа. За нэг юмрхүү. За тэгээд өнөөдөр би ингээд дахиад нэг сургалтанд суугаад амжилттай төгслөө. Тэр юу вэ гэхээр 3 хоногийн чадамжийн үнэлгээний ажилтны сургалт байсан. Энэ нь болохоор сургуулаа санаас нь ингээд энэ сургалтанд суу гэд тийм ирсэн. Тэгээ би тэрэнд өчтөр ингээд 3 хоног суусан. Өглөө 9-с орой 5 хүртэл. Вау, би энэ сургалтын дээр үнэхээр их зүйлийг мэдэж авлаа, сурж авлаа тий. Одоо юу гэмэрч юм 10 жил байхад ч юм уу тий оюутан байхад шалгалтын материалыг бид нар болохоор мэдгүй юм а будчихъя ингэчээ. Ягаад энэ асуулт 1 оноотой, ягаад тэр нь 2 оноотой. Тэгвэл тэр хэсэг нь ягаад 3 оноотой ингээд амар тэгж боддог гэсэн шүү дээ. Тэгэл за окей будчихъя гэлдэг. Тэр шалгалтын материалыг одоо хийхийн тулд үнэхээр их зүйлийг шаарддаг юм байна. Олон хэсэгтэй байд юм байна. Тэгээ 1 2 3 4 гэх тэ 5 6 төвшөнтэй байд юм байна. Би энэ болгоныг мэддгүй байсан. Өөрөө энэ сургалтанд сууснараа мэдэж авлаа. Манай багш нар ч бас зүгээр нэг шалгалтын материал энэ тэндээс ингээ тэ тест авчирчдаг юм байна. Шууд копи паст хийждэг юм байна. Үүнийгээ боловсруулахын тулд тодорхой хэмжээний чадамж гэдэг юм бас шаарддаг юм байна. Тэгээ assessment гэдэг хүн юу хийх ёстой юм гэдэг зүйлийн талаар тодорхой мэдэж авлаа. Хүүхдийн ур чадвар, хүүхдийн мэдлэгийг шалгахын тулд заавал ингээ эгоор од ч юм уу те. Би assessment юм чам ингэн тэгнэ амар тийм нэр бүхий үйлдэл хийгээд байх биш. Тухайн хүүхдийн чадвар чадамжийг үнэлэх, зөвлөмж өгөхийг
өгөх нь assessment юм байна гэдэг зүйлийг маш сайн ойлголоо. Assessment тэгвэл ямар материал боловсруулдیں۔ Энийг тэгвэл яаж боловсруулдаг талаар мэдэж авлаа, сурж авлаа. Тэгээд энэ сургалтанд бас суулгасан багш нартай баярлалаа. За тэгээд хэдүүлээ манай сургалтын талаар бяцхан бичлэгийг харцгаая. Нэг үсгийн шалгуурыг үнээр хийх шалгуур тухайн одоо тийм үсгийн шалгуурыг Цяаныг иймэрхүү байна. Тэгээ ерөнхийдөө бол өнгөрлөгөө буцагдсан мó гэсэн бодол бол үе гарч ирээд байдаг гэсэн. Гэхдээ одоо бол 100% буцахгүй гэдэг шийдвэртэй болсон. Буцах юм бол сургуулаа төгсөөд буцна гэж бодсон. Монголд маань ямар гой боломжууд өгдөө. Үнэхээр ингээд сурья гэх юм бол сонирхож байгаа сургалтууд нь байна. Ажил хийх гэх юм бол зөндөө гой ажлуудын санал байд юм байна. Цалин бага ч гэсэн тэг яг хүн өөрөө дадлагшаад өөрөө сурах юм бол ажил бол их байгаа юм байна. Миний хувьд ч гэсэн бас ажилд орох гээд эхлээд болохоор жоохон үнэнгээ хэлэхэд залхуу байсан. Ажил хийхгүй. Гэтний хэдэн сар тиймч ажил хийхгүй, иймч ажил хийхгүй гэж жоохон баашлаад байсан. Тэр нь бол нэг гоё бодолтой болсон. Тэр юу гэхээр өөрийнхөө чадахгүй гэж бодож байгаа зүйлийг хийх хэрэгтэй мэн. Би энийг чадахгүй гэсэн зүйлийг хийх ёстой гэдэг зүйлийг одоо ингээд ойр үед бодоод байгаа. Тийм болохоор өөрийнхөө хамгийн чадахгүй гэсэн ажлын байранд очиж ярилцлага өгсөн. Тэгээ эхнийхээ шатанд ямар тааж тэнцсэн. Тэгээд дараагийн шатанда одоо яг очиж шалгалтандаа орно. Тэгээ би ер нь бол тэнцэнэ гэсэн бат итгэлтэй байгаа. Тэгээ энэ мэтлэн боломж бол маш их байд юм байна. Маш их ажлын байр байгаа. Гол нь яг л хүний нөөц талаас ч тэр юм уу те ажиллах хүн байдгүй юм байна. Хамгийн түрүүнд бидний зүгээс хийж үзээгүй яж ажлыг нь голоод байгаа нь маш буруу юм байна гэж би ойлгоод байна. Ер нь бол ойлгож байна. Миний том бас гаргаж байгаа алдаа нь болохоор тэр байгаа. Тэгээ би ийм ажиллахгүй, энэ чи ийм олон цагаар юм штэ. Би өнгөр тэгээд иймхэн төвөргөөр би ингэж ажилладаг байгаагүй ч юм уу те. Нөхцөл байдал орчин солигдсон бол одоо юу гэмэр чи усын уул ёсын даг гэдэг үгийг би мартаад ирсэн юм байна л да. Тийм болохоор Унгарын нөхцөл байдлыг Монгол руу ингэж шилжүүлэх гээд ингээд тэг нэгсэндээ чичрээд байсан. Энэ бол маш буруу байсан. Тийм болохоор би Монгол улсад амьдрахч бол яг л Монголынхаа ноором дүрм тэг юунд захирагдаж байх ёстой. Тэгээд хамгийн түрүүнд юу гэмэр чи би энэ ажлыг хийж одоо нэг голхоосоо илүү хамгийн түрүүнд өөрөөсөө асуух зүйл нь би энэ ажилд ингээд тэнцвэж уур чадвартай хүн мөн үү гэдэг зүйлийг ямарсан асуудаг болсон. Тэгээ мэдээж ажил хийхгүй бол мэдээж амьдрахгүй штэ. Тийм болохоор хамгийн түрүүнд ямар ч ажиллана гэсэн шийдвэрт хүрсэн байгаа. Тийм. За тэгээд хөөрхөн жижигхэн бичлэгүүдийг ингээд өдөр тутамдаа хийгээ явна. Энэ нэг талаараа миний дуртай зүйл байгаад байгаа хгүй юу. Гэхдээ ичээд байгаа маань жоохон өөрөө маань дуртай зүйлийг ингээд хаагаад байгаа юм шиг санагдаад байгаа. Тийм болохоор улам илүү хичээж хийсээр л байх болно. За тэгээд дараагийн маань бичлэгтэй хамт байгаарай. Надтай хамт байсан баярлалаа. Баяртай. За тэгээд лүми байлаа.